2004 оны 7 дугаар сарын 8-ны үрээр Өмнөд Солонгосын Сөүл хотод Аадар бороо асгарч байлаа. Хүчтэй борооны дослуудын насралтгүй нүргэлэх чимээнээс өөр зүйл бараг сонсогдохгүй. Гадагшаа гарах бус гэртээ баймар санагдах тийм л цаг агаар. Гэвч тэр шөнө хоёр хүний хувьд гэртээ байсны ч бүрч аюултай байсан. Өглөө гэхэд харамсалтайгаар Сөүлийн сонгдон дүүргийн Ёндавтун хорооллын орон сууцны байрны 3 дугаар давхарт хоёр хүн хэрцгийгээр амиа алдсан байлаа. Нэг нь 30 гаруй насны эмэгтэй, нөгөө нь дөнгөж 12 нас хүрсэн бяцхан охин байлаа. Тухайн үед гэрээ эзэд түр хугацаагаар гэрээсээ явсан байв. Тэднийг эзгүйд хоёр хохирогч хоёулаа орон дээрээ байхдаа худгалуулж нас орчээ. Анх харахад хэн нэгэн тэднийг унтаж байхад нь дайран орж гинэт алсан мэт байв. Гэхдээ нэг зүйл огт нийцэхгүй байлаа. Гадна хаалга бүрэн бүтэн байсан. Хүчээр эвдэж орсон шинж тэмдэг байсангүй. Тэгвэл тэр шөнө чухам хэн орон сууцанд орж ирсэн бэ? Тэгээд ягаад хоёр хүний амийг ийм аимшигтайгаар хөнөөх болов? Эдгээр асуултын хариуг хохирогчдын ар гэрийнхэн 22 жилийн дараа ч хайсаар байна. Энэ бол Өмнөд Солонгосын хамгийн ойлгомжгүй тайлагдаагүй хэрэгүүдийн нэг болох 2004 оны Ёптан дуугийн аллагын хэрэг. Гэрийн эзэд буцан ирэхэд тэдний харсан зүйл ердөө хоёр цогцос байсан юм. Эхлээд Хаагёнхи гэх эмэгтэй цогцос тусдаа өрөөнөөс олжээ. Тэр гэр бүлийн ойрын танил бөгөөд тухайн үед тэр айлд хамт амьдарч байсан байна. Тэр шөнө телевиз үзэж байгаад жижиг өрөөнд унтсан гэж үздэг, гэвч дахин сэрээгүй. Түүний биед 18 удаа худгалуулсан шарх байж. Хамгийн гүн бөгөөд үхэл түргсэн шархан зүрхэнд нь шууд туссан худалны шарх байв. Мөн гар дээр нь тодорхой хэмжээний хамгаалтны шархнууд байсан. Энэ нь тэр ямар нэгэн үед сэрж халдлагаас өөрийгөө хамгаалах гэж оролдсныг илтгэж байлаа. Гэвч тийм аимшигтай ширүүн халдлагыг зогсоох боломж түүнд байгаагүй. Шүүх эмнэлгийн мэрэгжилтнүүдийн үзэж бугаар тэр эхний худгалалт авах үедээ унтаж байсан бололтой. Түүнийг орон дээрээ хэвтэж байхад нь утгалсан. Тэр хэсэгхэн зуур ухаан орж гараа савлан өөрийгөө хамгаалахыг оролдсон байна. Түүний гар дээрх хамгаалтын шархнууд үүнийг харуулсан. Гэвч энэ нь хангалтгүй байлаа. Харин үндсэн унтлагын өрөөнд байсан дүр зураг бүрч хүнд байсан. Гэр бүлийн цорын ганц хүүхэд болох 12 настай Ёну орон дээрээ нас барсан байна. Тэр ч мөн адил унтаж байхдаа халдлагад орсон бололтой. Ёнуд ямар ч хамгаалалтын шарх байгаагүй. Харин нөмөрж байсан хөнчлөн дээр нь хутганы мөрөөд байж, өөрөөр хэлбэл хутга түүнийг унтаж байх үед яг хэвтэж байсан чигээр нь онжээ. Тэр юу болж байгааг мэдлгүйгээр энэ хорвоо горигсон юм. Түүний үхлийн шалтгаан нь хүзүүндээ авсан худганы шарх байв. Хутгалалт маш нарийн маш хүчтэй байсан тул шүүх эмнэлгийн шинжээчд хүртэл зожирдожээ. Энэ нь уур хилэнд автаж хутгаа сохроор савлсан хүний үйлдэл шиг харагдсангүй. Шүүх эмнэлгийн баг Ёнугийн шарханд онцгой анхаарал хандуулсан байна. Шархны байдлаас харахад алуурчин маш санаатай, дадлагчсан мэд шинжтэй байж. Энэ бол сандарсан хүний хийсэн санамсаргүй үйлдэл биш. Уур хилэнгийн улмаас гаргасан цохилдож биш. Тиймдээ ч мөрдөгчд нэг зүйлд итгэж эхлэв. Энэ нь тодорхой зорилготой аллага. Цагдаа нар хэргийн газрыг шалгаж эхлэв. Хаалгыг үзэхэд хүчээр онгойлгосон ямар ч шинж байсангүй. Цоож гимтээгүй, хаалганы хүрээч гимтсэнгүй. Бүх зүйл бүрэн бүтэн түгжээтэй хэвээр байв. Тэгвэл алуурчин яаж орж ирээд яаж гарсан бэ? Мөрдөгчд байрлагын дотор гадна гээд бүх хэсгийг нэг бүрчлэн шалгав. Тэгээд эцэст нь алуурчин хэрхэн орж ирснийг тайлбарлах маш чухал улам мөрийг олжээ. Хэргийн газар болох 3 дугаар давхрын яг доор 2 дугаар давхрын тавцан дээр 5 ширхэг гутлын мөр илэрсэн байна. Алуурчин зэрэгэлдээ байрны дээврээс орж иржээ. Тэндээс 2 дугаар давхрын дээвэр рүү гарч тэр хэсгийг туулан явсаар 3 дугаар давхрын тагтны цонх руу очсон байна. Тагтны цонх тэр үед онгорхой байж, ингээд тэр цонхоор дамжин орон сууцанд нэвтэрсэн байна. Энэ бол маш аюултай зам байв. Гэхдээ улмөр бүр өөрийн гэсэн түүхийг өгүүлж байлаа. Орон сууцны дотор илэрсэн бүдэг гутлын мөрийг дээвэр дээрх мөртэй харьцуулахад яг таарчээ. Үүнээс үзэхэд алуурчин ганцаараа ажилласан гэсэн дүгнэлтийг баттгав. Гутлын хэмжээ нь Солонгосын 280 райсмер. Тухайн үеийн Солонгосын эрчүүдийн дундаж хэмжээнээс нэлээд том гутал байв. Мөн гутлын загварыг тодорхойлж чаджээ. Энэ нь хэрэг гарахаас ойролцоогоор 6 жилийн өмнө үйлдвэрлэгдэж, тонгуу зах дээр худалдаалагдж байсан пүүз байв. Мөрдөгчд энэ нь томоохон сэжвэр болсон. Одоо тэдэнд тэр гутлыг өмсөж явсан хүнийг л олох хэрэгтэй болов. Мөрдийн шалгах ажиллагаа үргэлжлэх тусам нэг хүний нэр дахин гарч ирж байсан.
Тэр бол Чангийг, амиа алдсан бүсгүйн хуучин найз залуу. Чангийг бүсгүйтэй өргөж байх үедээ 3 дугаар давхрын тэр орон сууцанд дор хаяж 2 удаа очиж байсан. Тиймээс тэр байрны зохион байгуулалт орчны нөхцөлийг мэддэг байв. Гэхдээ энэ нь дангаараа түүнийг сэжиглэх хангалттай шалтгаан биш. Харин өөр нэг зүйл байсан. Чангийг өмнө нь гэрт хулгаагаар нэвтэрсэн хэрэгээр хэд хэдэн удаа ял шийтгүүлж байсан нэг. Энэ нь ганц 2 удаагийн тохиолдол биш байв. Түүний хувьд бусдын гэр зөвшөөрлгүй нэвтрэх нь давтагдсан зан үйл байсан. Өөрөөр хэлбэл тэр хүн хамгаалалттай байшинд хэрхэн нэвтрэхээ мэддэг байлаа. Тиймээс цагдаа нар Чангийг хэргийн гол сэжигтэн болгожээ. Тэдний онол маш энгийн байсан. Чангийг тэр шин найз бүсгүйгээ алах зорилготойгоор орон сууцанд нэвтэрсэн. Энэ үед 12 настай Яну гэртээ унтаж байсан тул гэрчийг үлдээхгүй хэмээн түүний хөнөөсөн гэж цагдаа нар таамаглажээ. Хэрэг гарсан өдөр Чангийн хийсэн зарим үйлдэлч маш сэжигтэй байв. Аллах болсон тэр өдрийн үдээс хойш түүнийг цоошинд бүз өмссөн байсныг хүмүүс харжээ. Мөн тэр сөүлийн өөр нэг дүүрэгт мотоцикл орхисон байв. Тэр мотоциклд бүр усын дугаар байсангүй. Тэгвэл яагаад ийм үнэтэй зүйлээ гинэт орхих болов? Яагаад гинэт шинэ гутал өмсөх болсон? Ямар нэгэн зүйл буруу байгаа мэт санагдж байлаа. Чангийн нэг найз цагдаад мэдүүлэг өгсөн байна. Тэрхүү найз нь аллах болсон өдөр Чангигтэй уулзсан байж. Найзынх нь хэлснээр Чангийг мотоциклээ хайсан гэдгээ хэлээд удахгүй хятад руу явна гэж мэдгдсэн байна. Тэр бүр өөрийн зарим зүйлсийг найзынхаа машинаар Чангийн ээжийн гэрт хүргэж өгөхийг хүсжээ. Өөрөөр хэлбэл тэр яг л зугтахаар бэлдэж байгаа хүн шиг харагдаж байв. Цагдаа нар эцэстэн Чангийг баривчилсан. Байцаалтын үеэр тэр хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрсөн байна. Тэр бүр хэргийн газрын нөхөн сэргээх ажиллагаанд оролцсон. Хэргийг шалгаж байсан нэг мөрдөгчийн хэлснээр Чангийн өгсөн мэдээлэл нь гэрчүүдийн мэдүүлэгтээ таарж байсан төдийгүй зөвхөн алуурчин л мэдэх боломжтой зарим нарийн ширэн зүйлийг агуулж байж. Бүх зүйл эцэстээ зөв замдаа орж байгаа мэт харагдав. Гэрч шүүхийн тайханд бүх зүйл гинэт нуруу унсан. Би хүчээр хэрэгээ хүлээсэн. Чангийг шүүгчийн өмнө очсон даруйда өмнөх бүх мэдүүлгээ буцааж. Тэр өөрийгөө гин буруугүй хэрэг хүлээхэд цагдаа нар намайг албадсан гэж мэдэгдэв. Чангийг тухайн өдөр хийсэн үйлдэлүүд нь сэжигтэй харагдаж байсныг хүлээн зөвшөөрсөн ч өөрийн гэсэн тайлбарыг өгсөн байна. Түүний хэлснээр тэр хуучин найз өсвийн нас барсан тухай цагдаагийн ажилтнаас мэдсэн аж. Цагдаа тэр мэдээллийг Чангийн ээжийн гэрт очиж хэлсэн байна. Тэр мэдээг сонссон Чангийг маш их цочирдож сэтгэл санааны хувьд тогтворгүй болсон учраас тухайн өдөр ер бусын үйлдэл гаргасан гэж тайлбарлажээ. Шүүх эцэст нь прокурорын талын нотлох баримтуудыг хангалттай хүчин төгөлдөр бус гэж үзв. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийг бүхэлдэн баттай холбож чадахгүйц хангалттай нотлох баримт олдоогүй. Ингээд Чангийг цагаатсан байдаг. Цаг хугацаач өнгөрөх тусам мэрэгчлэтнүүд Чангийг жинхэнэ алуурчин байсан эсэхэд улам бүр эргэлзэж эхлэв. Тэд хэргийн газрын баримтуудыг дахин харьцуулж үзэхэд хэтэрхий олон зүйл хоорондоо нийцэхгүй байлаа. Юуны өмнө өндөртэй холбоотой асуудлууд гарч ирэв. Хэргийн газраас олсон гутлын мөр 280 арз барь байсан. Мэргэжилтнүүдийн стандарт харьцааны тооцоололоор ийм хэмжээний гутал өмсдөг хүний хөл ойролцоогоор 266 мм урт байх ёстой. Үүн дээр үндэслэн алуурчны өндрийг ойролцоогоор 179 см гэж тооцжээ. Гэтэл Чангийг үнээс 11 гаруй см намхан байв. Мэдээж гутлын хэмжээ болон хүний өндөр үргэлж яг таардаггүй. Гэхдээ 11 см-ийн зөрүү гэдэг 280 арзмарын гутал өмсдөг хүний хувьд нэлээд том ялгаа байлаа. Энэ нь Чангийг улам сэжигтэй бус харин эсэргээрээ жинхэнэ алуурчин биш байж болох гэсэн эргэлзээг нэмэгдүүлв. Гэхдээ үгээр дууссангүй өөр олон асуулт гарч иржээ. Хэрв Чангийг үнэхээр хуучин найз бүсгүйгээ алхаар төлөвлөж тэр орон сууцанд очсон бол тодорхой хэмжээний бэлтгэл хийх шаардлагатай. Тухайн айлыг урьдчилан ажиглах, хизээ хүнгүй болдгийг мэдэх, хизээ орж болохоо тооцоолох, гэвч тэр шөнө 12 настай Яну гэртээ байсан. Түүнээс гадна Чангийг найз бүсгүйтэйгээ өргөж байх үедээ тэр орон сууцанд өмнө нь очиж байсан. Тиймээс энэ залуу тэнд ихэн амьдардгийг мэдэж байсан байх учиртай. Тэгэхээр энэ залуу ямар ч урьдчилсан ажиглалт төлөвлөгөөгүйгээр шууд очоод охиныг санаандгүй олж харсан гэх онолыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байлаа. Мэргэжилтнүүдийн дүгнэлт тодорхой байв. Хэтэрхий олон зүйл Чангийг алуурчин гэдэгтээ нийцэхгүй байлаа. Тэгэхээр жинхэнэ алуурчин одоож хаа нэгтээ эрэх чөлөөтэй явж байна гэсэн. Ойролцоогоор 179 см өндөртэй 280 арзмарын гутал өмсдөг.
Харанхуй шөнө байрлагын дээврээр дамжин 3 дугаар давхурт гарч чаддаг. Тэгээд хутгийг аимшигтай нарийн маш оновчтой ашиглаж чаддаг хүн. Тэр хүн хэн байсан бэ? Ингэж мөрдөн шалах ажиллагаа гацсан хിവэр байхад өөр нэг хүн сэжигтний жигсаалтанд орж ирв. Тэр бол хэргийн газар болсон байрны яг арт талын байранд амьдардаг хэрэгтэй байлаа. Тэр хүн аллахын дараахан хин нэгэн шатаар яаран буун гүйж байхыг сонссон гэж мэдүүлсэн байна. Тэгээд юу болж байгааг харахаар гэрээсээ гарсан. Эхэндээ тэр зүгээр л гэрч байсан. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам өөрөө сэжигтэн болж хувирсан юм. Түүний өгсөн мэдүүлэг нэлээд тодорхой байлаа. Тэр бараа өнгийн мотоцикл унсан мөн бараан борооны цув өмссөн хүн харсан гэж. Сонирхолтой нь энэ аллахын дараа орхигдсон мотоциклийн дүрслэлтэй таарч байв. Эхэндээ энэ нь зүгээр л тохиолдол мэт санагдсан. Гэвч цагдаа нар тэр эрэгтэйг илүү наривчлан шалгаж эхлэхэд зарим зүйл нэг л биш санагдаж эхэлжээ. Хамгийн дөрөнд анхаарал татсан зүйл нь түүний бид байсан зураасан шархнууд байв. Хэрэг гарсан цаг үедээ бараг давхцж байсан шинэхэн шархнууд ямар нэгэн зүйл шүргүүлж маажуулсан мэт харагдах шарх байлаа. Гэвч мөрдөгчд үүнээс илүү төвшөртэй зүйл олсон байна. Түүний гутлын хэмжээ мөн 280 байж. Өөрөөр хэлбэл хэргийн газараас олсон гутлын мөртөө яг таарч байна. Цагдаа нар түүний дээвэр дээр хөрөөг лиминол ашиглан шалгажээ. Шалгалтаар цус байж болцсохгүй улмөр илэрсэн байна. Ингээд бараг бүх зүйл тэр эрэгтэй лөө зааж байгаа мэт болсон. Тэр яг алуурчны ашигласан замтай холбоотой дээврийн шууд гарцтай байранд амьдардаг. Түүний гутлын хэмжээ 280. Бид энэ шинэхэн зураасан шархнууд байсан. Дээврийн өрөөнд нь люминолын урвал илэрсэн. Гэвч эцэст нь эдгээр бүх сэжиг буруу болж таарчээ. Тэр бие дээрх зураасуудаа тайлбарлахдаа дээврийн угаалгын өрөөний хаалганы хугарсан төмөр бариулд маажуулсан гэж хэлсэн байна. Энэ нь хэрэгтэй ямар ч холбоогүй байж харин цусны тухайд люминолын хариу нь хуурамч эерэг байсан байна. Мөн 280 арзмарын гутал өмсдөг байхын тухайн үед өмнөд Солонгос дунджаас том хэмжээ байсан ч тийм ховор зүйл биш байж. Тиймээс үүнийг дангаар нь гин буруу тагнотлох хангалттай баримт гэж үзэх боломжгүй байсан. Ингээд тэр эрэгтэй сэжиглэлээс бүрэн чөлөөлж. Гэвч он жилүүд өнгөрсөөр байлаа. Тэгтэл хэрэг дээр дахин нэг шин зүйл гарч ирв. 2012 он бүх насаараа хорихяал эдэлж байсан нэгэн хоригдолт гинэд Ёндав түнгийн хэргийн талаар мэддэг гэж мэдэгдэв. Түүний нэрийг И Бонжу гэдэг байлаа. Тэр шоронд байхдаа нэг зураг зуржээ. Зураг дээр хоёр эмэгтэй, нохой, хашаа мөн Ёндав түнгийн хэргийн газрын доторх орчин дүрслэгдсэн байв. И Бонжу мөрдөгчдөд өөрийгөө энэ хэргийн талаар мэдээлэлтэй гэж хэлсэн байна. Тэр жинхэнэ алуурчны талаар ямар нэгэн зүйл мэддэг мэт ярьсан. Тэрээр энэ мэдээллийг өөрийнх нь хамт хэрэг үйлдсэн хүний нэгнээс сонссон гэж прокуроруудад мэдүүлсэн байна. Мөрдөгчд түүнийг тэр даруй байцааж эхлэв. Гэвч түүний ярианд маш том зөрчил байв. И Бонжу хоёр хохирогчийг ээж охин хоёр гэж нэрлэжээ. Өөрөөр хэлбэл амиа алдсан бүсгүй болон Ён хоёрыг ээж охин хоёр гэж бодсон байна. Гэтэл энэ нь огт буруу байв. Амиа алдсан Ха Гёнхи бол Ёнугийн ээж биш. Тэр бол зүгээр л гэр бүлийн ойрын танил найз нь байсан. Тэд хоорондоо ямар ч төрлийн төрөл садангийн холбоогүй байж. Хэрв И Бонжу үнэхээр хэргийн талаар нарийн мэдээлэлтэй хүнээс сонссон байсан бол ийм энгийн үндсэн баримтыг ингэж буруу ойлгох боломжгүй гэж мөрдөгчд үзв. И Бонжуд бас өөрийн гараар бичсэн тэмдэглэлүүд байж тэдгээр нь бараг л хувийн нууц код шиг харагдсан. Сонссон зүйл мартахгүй тулд өөртөө тэмдэглэж үлдээсэн бололтой. Гэвч тэр тэмдэглэлүүд ч мөн хэргийн бодит мэдээлэлтэй нийцэхгүй олон алдаа байж. Тэр шоронгийн орчинд хүмүүсээс дам сонссон тасархай мэдээллүүдийг өөрийнхөө нэгтгэж ярьсан бололтой. И Бонжу өөрөө алуурчин биш байсан ч түүний гарч ирсэн явдал мөрдөгчдөд нэг шин таамаг төрүүлжээ. Хэрвээ тэр шоронд байхдаа энэ хэргийн талаар ямар нэгэн зүйл сонссон бол мэдээлэл нь гажуудсан байсан ч жинхэнэ алуурчин өөр гэмт хэрэгээр шоронд хоригдож байж болох юм. Өөрөөр хэлбэл алуурчин аль хэдийн баригдсан ч Ёндав түнгийн хэрэгтэй холбогдоогүй байж болох юм. Тэгвэл И Бонжуд энэ түүхийг хэн ярьсан бэ? Тэр хүн хэн байсан бэ? Мөрдөгчд тэр хүнийг олох шаардлагатай болжээ. Ингээд мөрдөн шалах ажиллагаа дахин нэг шин чиглэлд орсон юм. Энэ удаа мөрдөгчдийн анхаарлыг тухайн айлын гэр бүлийн нэгэн гишүүн татав. Түүний тухай өмнө нь огт яриаггүй. Түүнийг Гами гэдэг байлаа. Гами бол тэр айлын нохой. Тэр аимшигт аллах болсон шөнө орон сууцанд байсан цорын ганц амьд гэрч байв. Гэхдээ Гами тэр шөнө амьд үлдсэн ч юу болсныг ярьж чадахгүй. Гэсэн ч тэр нохой мөрдөгчдөд маш үнцэнтэй нэгэн улмөр үлдээсэн байжээ. Гами тэр шөнө юу болсныг ярьж чадахгүй ч түүний үлдээсэн улмөр маш чухал болох байлаа.
Мөрдөгчд амиа алдсан эмэгтэй унтаж байсан өрөөний ханнуудын дагуу Гамигийн хөдөлгөөний ул мөрийг олжээ. Түүний хөдөлсөн зам нь өрөөний хан дагуу ээл хэлбэртэй дүрс үүсгэсэн байв. Энэ нь нэг газартаа тайван явсан амьтны мөр биш, харин дахин нааш цааш хөдөлсөн айд сандарсан амьтны хөдөлгөөн байлаа. Мэргэжилтнүүд эдгээр хөдөлгөөний хэв маягийг судалжээ. Нохоо айсан үедээ зөнгөрөө өөрийгөө хамгаалах гэж хавчигдмал битүү орон зайлуу ордог. Тавилга болон ханны завсар орны доогуур шүүгээний арт. Харанхуу давчуу газарт бие шахах нь амьд үлдэх зүүн сонгийнх нь нэг хэсэг юм. Мөрдөгчдийн үзэж угаар Гами эмэгтэй хідэж байсан орны ард нуугдсан бололтой. Гэвч алуурчин түүнийг олж хараад араас нь хөөсөн, өрөөнд доторх бусад баримтууд ч үүнийг баталж байв. Орыг олон удаа хөдлөгсөн шинж тэмдэг илэрсэн, янз бүрийн чиглэл түлхэж дахин байрлуулсан байж. Хэн нэгэн орны доогуур гараа сунган нохоог барих гэж оролдсон бололтой. Энэ нь алуурчин нохоог нэг удаа барих гэж оролдоод орхисон хэрэг биш байлаа. Тэр үүнд нэлээд хугацаа зарцуулсан байна. Харин ярьж чадахгүй нохоог алуурчин яагаад барих гэж оролдсон бэ? Мэргэжилтнүүд үнийг бүх хэргийн хамгийн чухал хэсгүүдийн нэг гэж үзсэн. Хоёр хүнийг дөнгөж сайхан алсан хүн яагаад тэр даруй зогтолгүй жижигхэн нохоог барих гэж цаг хугацаа зарцуулах болов? Энэ бол юр бусын үйлдэл байлаа. Тэгээд үүнээс өөр нэг чухал асуулт гарч ирв. Алуурчин айсан нохоог барих гэж оролдох үедээ түүнтэй бараг гарцаагүй биеэрээ хүрэлцсэн байх ёстой. Айсан нохоо зүгээр сууж байгаад бариулахгүй. Нохоо хазаж, маажиж, савчиж бүх хүчээрээ өөрийгөө хамгаална. Тиймээс алуурчин Гамид маажуулсан эсвэл хазуулсан байх магадлал маш өндөр байв. Хэрв тийм байсан бол Гами дээр алуурчны ямар нэгэн биологийн улмөр үлдсэн байх боломжтой. Арьсны эс, үс, бусад биологийн материал. Эдгээрийн аль нэг нь тодорхой хүнийг тогтооход хүргэх боломжтой байлаа. Хэргийн хоёр хохирогчдэр алуурчны ДНХ илрээгүй байсан. Гэхдээ Гами бол өөр. Шинжээчдийн тооцоосноор Гами алуурчинтай ойролцоогоор 20 минутын турш шууд харьцсан байж болзошгүй байж. Түүний хумсны завсар амны хөндийд эсвэл биеийнх нь өөр хэсэгт. Алуурчнаас үлдсэн ямар нэгэн биологийн улмар байсан байж болох юм. Гэвч тухайн үед хинч нохойд ДНХ-гийн шинжилгээ хийх тухай бодоогүй байна. Ингээд тухайн үед хэргийг шийдвэрлэхэд хамгийн чухал байж болох өөр нэг нотлох баримт ийхүү алдагджээ. Олон жил өнгөрсний дараа хэргийн газарт үлдсэн бүх баримтыг нэгтгэж мөрдөгчд болон гэмт хэргийн профайлерууд алуурчны дүр төрхийг аажмаар гаргаж эхэлжээ. Нэгдүгээр тэр байрны орчин нөхцөлийг мэддэг хүн байх магадлалтай. Бас 3 дугаар давхрын тагтлуу дээврээр дамжин орох зам бол санамсаргүйгээр олчихдог зүйл биш. Тэнд очиж үзэх орчныг ажиглах, яаж нэвтрэхээ бодож олох шаардлагатай. Тиймээс энэ хүн өмнө нь тэр газарт очиж байсан байх магадлал өндөр. Хоёрдугаарт тэр цэргийн бэлтгэлтэй хүн байж болох байв. 12 настай Янугийн хүзүүнд хийсэн зүсэлт нь маш нарийн санаатай үхэлд хүрэх үс байсан. Ийм хөдөлгөөнийг санамсаргүйгээр хийх боломжгүй. Мэргэжилтнүүдийн үзэж буугаар энэ нь хүнийг богино хугацаанд хөдөлгөөнгүй болгох зорилттой алах арга техниктэй төстэй байж. Тиймээс алуурчин цэргийн гаралтай эсвэл хутга эртээ зэвсэг ашиглах талаар мэргэжлийн туршлагатай хүн байж болох юм. 3 дугаарт тэр дотроо маш хүчтэй, төвлөрсөн уур хилэнтэйж явдаг хүн байж болзошгүй. Нэг хүнийг 18 удаа худгалсан, дараа нь хүүхдийн хоолойг бараг ёслолын шинжтэй маш нарийн зүссэн. Энэ бол зүгээр нэг дээрмийн хэрэг буруугаар эргэсэн зүйл биш, харин тодорхой нэг хүнийг онилсан маш хүчтэй хүчирхийлэл байсан юм. Уур хилэн эсвэл үүнээс ч илүү харанхуй ямар нэгэн сэтэл байж болох байлаа. Харин профайлерууд өөр нэг зүйл санаа зовж байв. Ийм хэмжээний хэрцгий үйлдэл хийж чаддаг хүн ихэнхдээ ганцхан алалгаар зогсдоггүй. Тиймээс Ян Давтунгийн алуурчин өмнө нь өөр гэмт хэрэг үйлдсэн байх магадлал маш өндөр гэж тэд үзжээ. Хэрв тийм бол алуурчин аль хэдийн баригдсан байж болох юм. Өөрөөр хэлбэл жинхэнэ алуурчин аль хэдийн шоронгийн цаанд байгаа ч байж болох байлаа. Гэхдээ мөрдөгчдийн дунд дахин нэг онол хүчтэй яригдж эхлэв. Энэ нь захиалгахт аллах байсан байж болох тухай тавмаг. Хин нэгэн эмэгтэйг устгуулахын тулд энэ хүнийг хөсөлсөн байж болох юм. Бэлтгэлтэй байсан байдал, хутга ашигласан наривчлал, хохирогчдтой шууд холбогдох илэрхий шалтгаан байхгүй байгаа нь бүгд төлбөртэй алуурчны дүр зурагтай нийцж байлаа. Хэрэв үнэхээр захиалгахт аллах байсан бол хамгийн амжигтай асуулт гарч ирнэ. Алуурчны хөсөлсөн хүн хэн байж таарах вэ? Тэр хүн одоо ч эрх чөлөөтэй явж байгаа гэсэн үг. Гэвч эдгээр онлын аль ч мөрдөгчдийг бодит алуурчин лөө хөтөлсөнгүй. Анхны сэжигтэн найз залуу нулах чаныг эрх чөлөөтэй үлдсэн. Хажуугийн байранд амьдардаг эрэгтэй сэжиглэлээс хасагдав.
Шоронд байсан И Бонжугийн түүхч Нуран онов, хэргийн газарт үлдсэн 5 гутлын мөр 280 арзмарын гутал. 179 см орчим өндөртэй гих таамаг цөөн хідэн тасархай нотлох баримт. Тэгээд өөр юу ч байхгүй. Жинхэнэ алуурчин харанхуйд бүр мөсөн алга байсан байлаа. 3 дугаар давхрын тагтны онгорхой зонхоор орж ирсэн тэр сүүдэр тэр шөнө харанхуйд уусан алга болсон. Тэр хүн дахин хизээч гэрэлд гарч ирээгүй. Алга болсноос хойш ойролцоогоор 22 жил өнгөрчээ. Гэвч Ян Давтунгийн хэрэг одоо хүртэл тайлагдаагүй хэвээр байна. Бүсгүйг алдсан гэр бүл нь 12 настай Янугээ алдсан эцэг их. Тэд одоо ч хариултгүй амьдарсаар. Тэр шөнө тэдний гэрт яг хэн орж ирсэн бэ? Бас жохом яагаад? Тэдний хайртай хүмүүсийг ямар шалтгаанаар ийм хэрцгийгээр хөнөөх болсон бэ? Хамгийн хүндэн гэр бүлийнхэн нь эдгээр асуултын хариуг 20 жилийн турш мэдэхгүй явсаар. Хайртай хүмүүсээ ийм хэрцгийгээр алдаа зогсохгүй, яагаад ийм зүйл тохиолдсныг, хэн үйлдсэнийг мэдэхгүйгээр 20 жил амьдрах нь хүний тулах хамгийн хүн зовлонгийн нэг юм. Гисэн хэдий ч энэ хэргийн хувьд багч гэсэн найдвар үлдсэн. Өмнөд Солонгос улс 2015 онд хүн амны хэргийн хөн хилцэх хугацааг цуцалсан. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт цаг хугацаа дуусах гэж байгаа гэсэн ойлголт байхгүй. Алуурч хаанч байсан, юу ч хийж байсан, хичнээн олон жил өнгөрч байсан ч тэр аюулгүй гэсэн үг ш. Хэрвээ тэр хүн амьд байгаа бол хуулийн хариуцлага хүлээлгэх боломж одоо ч бий. Тэр шөнө яг юу болсныг хаа нэгтээ хэн нэгэн мэдэж байгаа. Энэ бол Өмнөд Солонгос тайлагдаагүй байгаа чухал 10 хэргийн нэг юм. Энэ хэрэг бол нэг гэр бүлийн эмгэнэл төдийгүй, заримдаа үнэн ил болох хүртэл хичнээн олон асуулт эргэлзээ үлдэж болдгийг харуулсан хэрэг байлаа.